Та хүүхдээ ирээдүйд ямар хүн болоосоо гэж хүсдэг вэ? Би даасан өөртөө итгэлтэй эзэмсэн мэрэгжилдэн эзэн болсон сайн хүн болоосоо гэж хүсдэг. Тэгвэл бид өдөр тутамд ирээдүйн зорилгодоо хүрэх үйлдэлийг хийх нь чухал. Энэ бол Уянга, Чингүн хоёр. Уянгааг аав ээж нь үргэлж хайрлаж хамгаалж буруу зүйл хийхэд нь яагаад тийм үйлдэл хийж болохгүй талаар тайлбарлаж ойлгуулдаг байв. Уянгааг өсвөр наснд хүрэхэд нь аав ээж нь зөв шийдвэр гаргаж сурахад нь тусалж өөрсдийн үйлдэлээрээ үргэлж зөвөр үлгэрлэж өсгөжээ. Тиймээс Уянга том болоод өөртөө итгэлтэй, бусдыг ойлгодог сайхан сэтгэлтэй, өөрийн хүссэн мэргэжлийн эзэмшин сайхан амьдарч байв. Харин Чингүнийг аав ээж нь төдийлөн анхаарч халамжлахгүй зөнд нь орхидог байлаа. Чингүнийг алдаа гаргахад нь аав ээж нь загнаж зэмлдэг байв. Чингүн өсөж том болохын хэрээр гэртээ байх хүсэлгүй болж гадуур их тэндэг боллоо. Тиймээс Чингүн өөртөө итгэлгүй, бүрэг, ууртай, эзэмссэн мэрэгжилгүй нэгэн болж өсөв. Та хүүхдээ ирээдүйд ямар хүн болоосоо гэж хүсдэг вэ? Хүүхдийг эрэг аргаар хүмүүжүүлээ.